Окей, сайн уу найзуудаа. Орой минь. Юу жоо харагшаа. No, найзуудаа би микрофон маань ингээд утасны зэнэг мөн миний микрофон нөгөө утасны зэнэгээр ажилладаг болохоор би энэ удаа микрофонгүй ярих чинь ам sorry. Тэгэхээр би нилээн чанга ярих шаардлага гарах юм. Тэгэхээр бүгдэнд нь өглөө орой чимэнд хүргэе. Би өөрийнхөө тухай яриаггүй амар удажсэн нөө. Би ойр нөгөө шинэ болон зүйл ингээд өнөөдөр надад ийм хоёр сонголт байлаа заяа. За эхлээд за мэндийг хүүгээ өөрийнхөө тухай ярь, нэг бол топын талаар ярь. Big Bang-ийн топ. No, би яг нэг хэлвэл судалгаа сайн хэрэгтэй байна. Би Big Bang-ийн фэнүүд амар болохоор би энэс айж нөө. Big Bang-ийн фэнүүд даглуулна шүү дээ. Тийм болохоор би эхлээд топ дээрээ сайн судалгаа хийж байгаа дараа нь энэ талаар ярих гэж бодоод байна. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ юуны талаар ярих уу гэвэл юуны талаар хамаагүй яаж ч хамаагүй ярина. Энэ бол чиний биш миний подкаст гэдэг шиг би энэ ярьж байгаа юмдаа нэр өгөх хэрэгтэй байна. Та нарт гоё нэрний санаа байна уу please? Ямар нэр гэж болох уу? Миндэхийн балаа ирээ. Гоё юм шүү. What do you think about this one? Okay. Ингиш нэрлэлээ. Одоогоос би өөрийнхөө хувийн яриаг Миндэхийн балаа ирээ гэдэг нэртэй болголоо. You're welcome. Тэгэхээр би амар эхлэл маань ингээ амар гоё би happy харагдаж байгаа гэсэн миний ярих сэдв бол үнэхээр dark. Тэгэхээр ягаад ч би YouTube нээснээс хойш үнэхээр юм гонигтай юм яриаг юм байна. Нөө миний амьдрал бүр ингээл дандаа амар жаргалтай юм шиг л би ярьчих. Тэгэхээр өнөөдөр хэдүүл амар гонигтай юм ярина. Нээзэд яг үнийг хэлбэл би энэ талаар гэрийнхандаа ч ярьдаггүй, найз нөхөд дөөснөө хэрээд идэггүй түүх гэж ойлгож болно заа юу. Манай гэрийнх нь намайг энэ түүхийг сонсч магадгүй л тэгтээ би гэрийнхандаас амар их юм нууж исэн болчихно. Тэгэхээр манай гэрийнх үзчихвэл тийм ээ би ийм аимшигтай юмнуудыг нууж явсан юм аа нөө. Энэ нэг аимшигтай нууц гэд байх юм байхгүй л тэгтээ зүгээр нэг хүн бүрт нэг юм дурсахыг хүсдэггүй юу гэдэг та. Ямар нэгэн байдлаар ийм бодонгууд л ингээ бүр ингээ сэтгэл санаа тухгүй болчихдаг ч юм уу тий. Нөө хэдүүлээ яг миний тийм дурсамжийг бодсон заа юу. Яг би жоохон байсан ч хаяа бодонгууд миний сэтгэл санаа үүмэрдэг. Нөө болоод өнгөрсөн чсэн. Төгсөлтийн баяраар бүр аягүй хэцүүсэн заа юу. Ингээд төгсөлтийн баяр болоод ингээд ангиа чимгэлцэн байсан чинь ингээд миний бүр яг тэр амир бүр дурсахыг хүсдэггүй ингээд жилүүдийн зургууд заа юу. Ингээд нөө одоо хүртэл ингээд үгүй намайг ингээд тойрцсон байсан байхгүй юу. Ханаар дүр миний тэр дурсахыг хүсдэггүй дурсамжуудын зургууд нөө би бүр тэгээд тэр дурсамжоос өдрээд бүр найзуудаа би бүр амар эвгүй байдалд орсон төгсөлтийн баяраар заа юу. Тэгээд энэ бүхний эхлэлийг би хаанаас эхлэх ёстой вэ? Окей найзуудаа ямар нэгэн байдлаар яагаад чи энэ уу хүнд нь байгаа мó би ерөөсөй ойлгодгүй. Цэцэрлэгт байхаас л ингээд ерөнхийдөө би дандаа нэг юм бүүлиний юм хөв тавилантай төрсөн юм уу? Цэцэрлэгт байхаас бүр бүүлийдүүлээд заа юу. Амар инээдтэй. Яагаад чи одоо ингээд цэцэрлэгт байгаад би бүүлийдүүлдэг гэснээр санаад байгаа байхгүй юу? Ингээд нэг төгөлдрөгээ баач гэдэг гэсэн заа юу. Тэрний ингээд найзуудын баг гэж байна заа юу. Тэнд нь ингээд ихэнх нь байдаг заа юу. Тэгээд нэг жигтцэн нэг 5 6 хүүхдүүд хийс амар өрөвдөлтэй. Тэр жигтц хүүхдүүд нь ингээд бөөнөрөө нийлж суугаад тоглодог. Тэгээд тэр баачкай анх яаж надад дургүй байсан би санаад байгаа байхгүй юу. Мүүхүр ингэдэг юм уу гэлэг нойл руу дагуулад орсон байхгүй намайг. Тэгснээ өмдөө тайлээд мүүхүр. За би энэ талаар ярьж болохгүй мэн нөө. Энэ арай л дэндүү юм болчихно нөө. За би энийг дараа зорих хүрх юм бол ярин зөө юу. Нээзүүдээ. Нөө би юу ярих гэж байна. Амар том нууц ярих гэж байна. Тэгээд ингээд тэр баачка ягаад ч нэг тийм балаа нэг үйл явдлаас бол тэрнээс хойш надад дургүй болсон заа юу. Тэгээд ерөнхийдөө намайг ингэж бүүлийдэж ингээд найзуудтайгаа гэж бүүлийдэж ингэж тэр бол худлаа цэцэрлэгийн дарга нэртэй хөлөг ус юм аа. Яг нэг хэлбэл нэг анги болгоны худлаа дарга нэртэй хөлгөнүүд байдэн шүү дээ. Салааны дарга гэж гуцсан үз салааны дарга юу ч байдаг вүлээ өөр баг юуны дарга тий. Бараг самбарны элчүүрдний даргийнх нь лологгүй байдэн шүү дээ. Тэгэхээр тэр нэг баачка ингээ намайг бүр ингээ амар дээрлэхэл бүр бөөрлөхөөл монхой
Тэгээд би нэг цэцэрлэгт байдаг найзыгаа олмоор байна заяа. Тэр маань найз юм маань нэг нь би санахгүй байна. Бид хоёрын ихнэр нөхөр гэдэг байсан заяа. Тэр хүүхэд ингээ миний хажуу суужаад ингээ босдгоо байсан юм аа нөө. Тэгээд ингээ миний үйлдэл бүрийг ингээ дуурайгаад намаа надаас алдгүй нэг хүүхэд байдаг байсан юм аа. Би ямар нэгэн байдлаар тэр найзыгаа олж уулзсанмаар байна. Найз минь чи намайг үзэж гэнэ үү? Би чиний цэцэрлэгийн чинь найз байна. Хоёлаа яаж бүлийдүүлдэг байлаа да. Өшөөг авцгаая. Тэгээд яагаад чи би бүр тийм бүлийдүүлэх хөв тавилантай цэцэрлэгээсээ заяа. Нөө. Тэгээд ингээ биднээсээ тусдаа суулгадаг заяа өөртөөсөө. Тэр чинь нэг нийлдэг 18 хэд хүүхэд байгаа хгүй. Тэгээд 4 дагуу хүүхдүүд тусдаа суужна. Цэцэрлэгт байгаад хамгийн бүр новшин байдаг юм дээлтэй зургийн өдөр надад бүр амар хэцүү байдаг байсан. Амар инээдтэй надад дээл байдаг байсан. Тэгэл би дээлтэй баярын өдөр гээл ингээл хүүхдүүд дээлээ хүмүүсөл ирнэ. Би дээл багш цаг юм ална. Яста дээл хүрлээ гэл нөгөө хүүхдүүдийг ингээм амар инээдтэй дээлтэй хүүхдүүдийн зурганд ороод дээл хүүхдүүд нь баг оруулдаг. Дээлгүй хүүхдүүдийн ар мараар суулгадаг бүр. Ваа. Хамгийн инээдтэй цэцэрлэг тэмцээн уралдаан болдог байсан юм л шүү дээ. What? Би сандаг байхгүй юу? Яг нэг юм тэр чи одоо сургуульд орохын өмнөх цэцэрлэгийн төгсөжсэн жил манай тэр баачка бүр амар олон медальтай төгсчээд юм. Би гайхаад яаж энэ хулгайч аагаараа ийм олон медальтай болчихд юм бэ гэсэн чинь миний хүүг харж хандаарэ миний хүүг гэсэн нөгөө бэлгэсэлт өгсөн хүүхдүүдийн эцэг эхчүүд ингээд бэлгэсэлт өгсөн хүүхдүүдийн тэгээд тэмцээн уралдаанд оруулаа медаль энэ төр өгчдөг байсан юм бэлээ. Тийм юм болдог байсан юм бэлээ цэцэрлэг. Нөө. Тэгээд хамгийн инээдтэнд одоо ингээд сургуульд орлоо тий. За окей нэгдүгээр англи юм бүли байхгүй шүү дээ. Нөө би нэгдүгээр англи нэг найзтайгаа амар тэнэг тоглолдог гэж үлээ. Нэг юм нэг юм том самбар байдаг гэсэн байхгүй юу? Амар том самбар. Цагаан өнгө хоёр талаар иргэдэг. Би найзтайгаа завсарлага болонгууд тэрний араар ингээ за би бас болохгүй ярих гэж байна. За тэгээд ингээд хамгийн нийтдээ ингээд сургуульд ороод бас би бүлийдүүлсэн бүлийдүүлэх шалтгаан нь би өөрөө хийсэн юм аа. Ягаад гэвэл манайгийнхаа ихэнх нь надад дургүй байсан. Бага ингээд тохиод дунд анги хүртэл бол ихэнх нь дургүй. Ахлах ангид ороод бол үг мэдээж ухаан сууц хүүхдүүд те. Бага ангид ороод ингээд ямар ч би санаж байгаагаар нэг ингээд хүүхдүүд парагцаараа нийлдэг байсан юм аа. Байрны хүүхдүүд нэг заяа. Тэгээд ингээд сонирхолоор нийлчин хүүхдүүд ингээд эрэгтэй хүүхдүүд бол тэгэл юу байна даа гэл саксны тий саксны талбаг юу гэдэг лээ юу вэ шийдэн дээрээс танилцдээ шүү дээ. Би баг багасаа бүр нэг юм спортод муу заа юу. Яг би үеийнхнаас хит өндөр байсан л та. Ерөөдөө хит өндөр байсан гэсэн би спортод бүр үнэхээр юм уу байсан. Тэгээд бүр амар муу байсан. Тэгээд ерөөдөө спортод онойл биеийн тамирт орох амар дургу. Би бүр үеийнхаа хүүхдүүдээс дис ондоо байсан. Тэгээ яг хөө олон эмэгтэй хүн дунд өссөн чинь нөгөө барби үздэг хүүхдүүдтэйгээ нийлэх гээд тэгсэн чинь тэр чинь дадаа өгтөөд байгаа юм биш үү. Гэтэ би өгтөөдтэй чинь нийлдэггүйсэн л да. Тэгээд ингээд яагаад чи нэг 2 дугаар ангиас байна уу нэг ингээд даваа нэг жоох ингээд гатгаад нэг бүлийн маягийн юм болж эхэлсэн юм а. Тэр чинь аваа ингээд би миний хичээл бүр амар муудцаа би бүр ингээд математик ингээд үс арзаадаг болцсон байсан заа юу. Тэгэл бүр ингээд царай бүр хуваа зээждэг гэсэн математик орно гэнгүү. Тэгэл багш тэрийг харчаа мэддэг. Царайны хөлбөр амар болж байгаа юм чи тэгсэн багш мэндээ хөөс та үсэл нь ардаачих гэж байна. Ёо бурхан минь 2 цаг дараалж орно гэдэг чи там найзуудаа бурхан минь сургууль тий ахлагын гэж надад там шиг байсан. Тэгэл хичээлдээ муу байсан болохоор нэг жоохон юм мэдрэл хүү энэ гэдэг нэртэй болсон. За юу мэндээ хүүштэй миний нэр мэдрэл хүү болсон. Тэгэл би тэр нэрэндээ гомдоод ээж намайг эднээс ингээд ээждээ чи ховлцдог байсан юм аа. Хамгийн нүгэлтэй үйлдэлүүд бол би ээжд очиж ховлохтой би амар худлаа хүүхэд загнуулдаг байсан юм аа. Би ингээд худлаа ярьж хүүхэд загнуулахын мастер байсан. Ягаад гэвэл хөрхийн мо цэлмгээ бэлгүүсраа sorry. Ээж би ингээд нүгийн муу авч сурдаг гэсэн 2 дугаар ингээд тэгэл гурвалжин багш тавьчихгод би ээж даалуулна шүү дээ. Тэгээд би ингээд эцсийн нүрэндээ дэвтэрнийхээ гурвалжин хэсгийг урчдаг байсан байхгүй. Тэгэл миний хүү дэвтрээ яатсан юм бэ? Ээжээ миний хажууд суудаг сэлмэг урцсан гэдэг амар гоё хариулттай заа юу.
Мэдээж нэг урлаа те ээж дуугаа өнгөрн те 2 урлаа 3 урлаа 4-4-өөс энэ ягаараа миний хүүхдийн тэмдрийг урдын ингээл сургууль дээр хүүгээ тавих очсон нөөгөөрхий цэлмэг тэгэл ээж ингээд цэлмэгийг бүр багшиг байхгүй оронд амар зөвхөн би одоо бодгоо цэлмэгээс бүр өөжлөлт гуймаар байд юм аа нөө цэлмэг андаа гэн миний найз аваачлаа цэлмэг ингээд амар өрөвдөлтэй яг үнийг хэлбэл те хэдий би одоо 18 20 чсэн ямар нэгэн байдлаар миний үеийн хүүхдийн эцэг нэрээд би том болсон гэсэн ямар нэгэн байдлаар нэг хүний эцэг хэрэг намайг загнах юм бол би амар айц мэдрээд байна те. Тэгтээ юм байхад ингээ 2 дугаар ангийн хүүхд ингээд бүр эцэг хэн тэгж ирээд загинжийн гингүүд би одоо тунгаж сэлмэгийг бүр өрөмтөд бүр ингээд самсраа ихэрхрээд идэв юм аа. Тэгээд хөөхий бэлгүүн саранг би бас худлаа ингээд найзуудаа та нар 2013 оны 12 оны Монголд гарч ирсэн гэмт эргүүдийн сонсвол бүр үнэхээр аимшигтэй эргүүд гарч ирсэн заа юу. 13 онд бүр амар эргүүд гарч ирсэн байхгүй юу. Ээж нь ингээд нэг охиноо ингээд толгойн цастаа гудамжинд явж ирсэн эрг гарсан. 2 цаг ингээд хүүхдээ зодоод эхнэрээ зодоод тэр чинь биеийнх нь 80% нь хүүхэрийн болох зэрэг гарч ирсэн. Тэгээд 2 настай хэдэн настай хүүхээ заазуурдаад бас нэг охиноо тогоон шанс эрг гээд амар эргүүд гарцсан байсан. Би яагаад чи жоохон байсан юм аа. Би бүр амар тийм эрг үзэл амар ээж тудлаа цогоогоо ирсэн байх. Манай ингээм бэлгүүн сар ийм амар юм ирдэг гээл хэрэлцсэн. Бэлгүүн сар надад тийм нэрээгүй. Манай ингээм бэлгүүн сар ингээл дүүгээ тогоон чанж идсэн мэдсэн амар юм ирж гэсэн ээж. Энэ миний хүүхдэд буруу үйлгэр дөрөөл үзүүлж ийн гэж гүгээд очсон. Тэгэл ерөнхийдөө бэлгүүн сарангийн барагцынх намайг үзэхээвсэн цэлмэгийн барагцынх үзэхээвсэн. Тэгээ би ерөнхийдөө ингэж худлаа ярьж хүн загнуулдаг юм амар бэлэр хүүхэд байсан. Тэгэл ерөнхийдөө ингэж ээж мөнхийн очиостай те. Тэгэл явсаар ингээл ээж давуулдаг охин нэртэй болцсон заяа. Нөө би энэ нэрэндээ бүр амар дургүй байсан. Тэгэл ээж бүр ингээд намайг бүр ингээд бүх юмнаас хамгаална гэд хит бүр ингээд бүх юмнаас хамгаалаад ингээд сургууль дээр очиж самраад байгаа хгүй. Тэгээд би окей ээж ингээд бүр ангийн хүүхдүүдийнх тэр багшигс тэр ингээд би захинаад ангийн хүүхдүүд ээж ирээдэх болохоор дург байна. Одоо нэг юм юу ч болсон ээж тэлж болохгүй юм байна гэдэг юм толгой нэг дон гэж суудсан зав. Ягаад гэвэл багшиг загнаад хүүхдүүдийг загнаад тий манай ангийнхан одоо хүртэл манай ээжээс айдаг баха ямар нэгэн байдлаар тийм байсан болохоор ч юм уу тэгээд хүүхдүүд тийм байсан болохоор дургүй хэл болоод байсан болохоор би ерөнхийдөө юу ч бас ээж хэлэхгүй гэдэг нэг юм юу суудсан зав. Тэгээд би одоо гэтээ энэ бодол маань хаяа буруу байжтэй гэж боддог нэг дурсамжийг би одоо ярив. Хөөхий моментиг үуч 2 дугаар ангида бүлийдүүлээ явчихлаа. Тэгээд яах вэ дээ би бас өөрөө зүгээр вэдгүй юм л та. Гэтээ энэ бол 100% миний буруу биш түүх заяа. Зүгээр манай анги нэг хүүхэд нь багш эцэг вэдгүй гэсэн мөхгүй юу? Юу соёо. Багш нь хүүхэд. Тэгээд ингээд тэр хүүхдээ ээж нь багш байхгүй юу? Тэгээд тэр хүүхэд нь намайг ингээд богмохоо шидээ цаас мас ажил шидээ дэвтэр ороод исэн байхгүй юу? Тэгэл би ихч манай ихч хаа ярьж авдаг гэсэн. Ихчэд ингээл ихтэй намайг ингээд нэг хэлээд асуунгууд танаа хүүхч өөрөө хэлсэж тэгээд хариулт өгдөг. Тэгээ яагаад чим нэг өдөр миний ингээд нэг ийм Marvel-ийн ийм комик ном энэ төр модонд орсон байсан юм а тэр үед. Би тэр Marvel-ийн комик номыг ингээд аваад ангийнхан давдлаа гайхуулах гэж авчирч байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр хүүхэд ингээл миний номыг булааж агаад би санаандгүй номоо татчихаал нүрийн нураа хийцэн байхгүй. Тэгсэн чинь өглөө нь нөгөө ээж нь орж ирлээ. Багш ээж нь шүү дээ. Багшиг байхгүйгээр орж ирж байгаа байхгүй. Амар хаалгас авч орсны ширээ ингэснэ. Чи яага миний хүүхдээ нүрийг урьж байгаа. Тэгээд би үнэн л хийсэн. Үгүй танаа хүүхэд чинь ингээд миний номыг татаад ахаар би санаандгүй нүрийн урцаан гэсэн. Хаа хогчин гэж хэлээ гараа өвчсөн зөө. 2 дугаар ингээ хүүхэд шүү дээ. Тэгсэн чинь амар инээтэй гэж найзтай. Энэ үнэхээр даваа сайжргүй эсцтэй энэ заяа. Энэ бол үнэхээр та Солонгос каноны бүлийтэй гэнунаас л харж болох хэсэг заяа. Би энийг хизээч мартахгүй байх. Бөөнөр ингээд манай 38 39 хүүхэдтэй байсан шүү. Тэгэхээр та одоо энэ дурсамжаас надаа ямар дургүй байсан ингэ мэдэж болно заяа. Манай нэг найзалдаг найз байна, хоёр найзалдаг найзаас бусд нь бөөнөр надаа хуруугаа чичилж байгаа. Бөөнөр шүү. Хогчин гэж бүр тэгчээсэн би сандаг байхгүй юу? Энэ үнэхээр ямар ч давс ажиргүй. Энэ үнэхээр ийм болсон юм. Үнэхээр аимшигтай. Тэгээ би ягаад чинь үгийн ээж тэлж болохгүй гэдэг юм сууц ээж тэгэл анги дээр их юм бол байдалд ордуулна гэж бодоод би ээжэд энийг хэлээгүй өнгөрсөн.
Ягаад чи би одоо жоохон хүүхдээсэн болохоор л имзэглэегүй байх л та. Гэтэ би одоо ингээд өөрийгөө бодоо үзэнгүүтээ 2 дугаар ангийн хүүхэд тэгээд нэг айл эцэгхийн хүүхэд ээж нь ингээд над руу дайрж байна. Ангийнхан бөөнөр над руу уруугаа жичлээ гогчно гэж юм тий. Нөө би одоо бодоход үнэхээр аимшигтай юм яг жоохон хүүхдээсэн болохоор л юм бодоагүй ингээд даваа гарсан юм шиг санагдаад байдаг байхгүй юу. Яг үнэхээр энэ үнэхээр аимшигтай бүлий байгаа зү. Гэтэ би өөрийгөө ямар нэгэн байдлаар зөвтгмөр бай. Би ямар нэгэн байдлаар ингээл хүүхдүүд чатгаал ингээд дург болгочдөг нэг тийм хүүхдээсэн байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө 3 дугаар ангиас ерөнхийдөө ингээд нийлэх хүүхэд болоод тэгээд ингээл би өөрөө ямар нэгэн байдлаар өөрийгөө хамгаалж ерөөс чаддгүй заяа. Дараа нь дандаа юм хэлдэг, имээ тэгээд ууралдаг. Имээ намайг нэг удаа бүр бодомж цүнхээр зодоод бөө юм болсон шин. Төрсөн өдрөөр гутамж цүнхээр ингэж зодоод чим уустай хэрэг тэрлээ гэд. Би зөвхөн нэг хүүхдийг бок омог хэлсэн байхгүй юу. Тэгэл байхгүй. Имээ химх гутамж цүнхээр нүдүүлж байгаа юм чи. Тэгэл нөө. Тэгээ ягаад чи би үгийн амар ингэж худалж байсан те. Ээжэд гэр бүлдээ чудлаа ярьдаг гэсэн багшд чудлаа ярьдаг багш надад бүр сүлдээ итгэх байсан. Тэгээд нэг удаа бүр энэ амар түүх. Нээч удаа нөө. Саяны бүү энэ хогцонд гэдгийг бол манай гэрийн анх удаа сонсож байгаа. Уушлаарай. Тэгээд ягаад чи өөр нэг бүлэний түүх гэвэл би нэг удаа ингээд цонтолоо зүндэлээгээд номоо модонд орж илаа шүү. Тэг хүүхдүүд минь одоо энэ хүүхдүүд ч мэдэхгүй бах. Дин за гэдэг чи амар модонд ороо. Тэгээд нэг удаа би тэр зондолоо зүндэлээ гэдэг номоо ингээд ангийнхаа хүүхдэд 1500 төгрөгөөр зархаар болоо 1500 чинь 2 дугаар ангийн хүүхдэд бол амар их мөнгө байхгүй бараг сая төгрөг. Тэр чинь ингээд 150-аар ингээд коинтиг авчиж байгаа. Тэгснээ 100-аар зарим аваад тэр чинь бүр мөрөөдлийн мөнгө байхгүй юу. Тэгэл 1500-аар зарсан чинь тэр голд нэг баачка ингээд би чиний номыг тгүүлээд үгүй чи ингээд надаа юу яачих. Би чиний номыг тэр хүүхд яваад чаад үгүй би номыг чинь ингээд ном зарсан мөнгө чинь чамд эргүүлээд үгүй гэ. Тэгээд би ингээд зөө нөгөө хүч номоо хүчэд ирлээ гэсэн чи мөнгөний яасан юм гэсэн мөнгө өгөхгүй. Тэгээ би очив тийм байгаа ч очив чи яага мөнгө өгөөгүй юм гэсэн. Би мөнгөний өгсөө ингээ болдог. Нөгөө хүч өгөөгүй гэдэг ингэж чичрээд тэр баачка голоос шаацсан байгаа байхгүй. Тэгээд би нөгөө ном ингээд надаас авсан хүүхд багш тэлсэн заяа. Тэгээ хамгийн амар нь би багш түнэлсэн. Багшаа би ямар ч мөнгө аваагүй энэ хүүхдээс би гэсэн чи багш надад итгээгүү заяа. Намайг самбарын өмнө гаргачаа мөнгөний үг гэд намайг загнаадсэн. Хамгийн амар нь би яг одоо энэ найзтай холбоотойгоо. Энэ найз маань одоо хүртэл надад итгэдэг. No. Би мөнгөний аваагүй шүү дээ. Би зүгээр хулгайч болчихж байгаа байхгүй. Тэрнээс хойш ангид юу л алга болно баг намайг сэрдэх болсон. Нөө баал алга болно. Би хэрэгт орчихно. Ягаад ч. Тэгэл ингээл окей 2-3 дугаар анги ингээд дуслаа. 4-р ангиас бол жинхэнэ би өөрийнхөө хар бараан, өөрийн хоч, өөрийн бүх амьдралыг би өөрөө сүрүүлсэн заяа. Яаж вэ гэвэл миндээ хөө өөрийнхөө ахлах ангид за дунд ангид орон ортлоо, салшгүй сайхан хочийг өөртөө оноосон билээ. Yes. Тэр юу вэ гэхээр найзуудаа яг үнийг хэлвэл окей. Хүүхдүүд надтай нийлэх явууллаа. 4-5 дугаар ангид орлоо. Надад зүгээр найзын хүрээлэл гэдэг юм бол миний хүсээд ямар нэгэн байдлаар бол болохгүй байгаа зүйлийн нэг үсэн заяа. Амар би найз толгыг амар хүсч үйлдэг байсан санаад байна. Жохон биш болохоор. Тэгээ би гэтээ ингээл хүүхдүүд ингээд надтай нийлэхгүй энэ төр гэж бол имээ ээж догт ирж байгаагүй. Тэгээл яагаад чи зүгээр ингээ хүн бүр надад дургүй байсан юм шиг санагддаг байсан заяа. Тэгэл би ингээл тэгээ жохон юм л угийн гомдоод үйлцдэг хүүхэд байсан. Тэгэл нөө ямар сайндал ээж имээ энтрийн тогсон үг нь их энтрийн тогсон үг нь гомдоод үйлцсэн. Ягаад ч ангид ингээ би мэдрэл гэж дуудуулах дуургүй те хүүхдүүд намайг үгийн мэдрэл хүн тэргээ хошлоод нь штэ. Тэгээд гэртэрэнгууд гэрийнхэн бас намайг мэдрэл муутай юм уу шигээд бунгууд надад гомдмар санагдаад би шууд үйлчдэг гэсэн байхгүй. Тэгээ ягаад ч би бүр гэр ингээд ягаа хүмүүс надад ингэж дургу байгаад байд юм болоо гэсэн юм сонирн бодол бүр ингээд төрж исэн заяа. Тэгээд окей хүүхдүүд нийлэхгүй байна. Би яаж хүүхдүүдтэй нийлэх вэ? Хүүхдүүдийг яаж анхаарлын татах вэ гэдэг нь амар гайхалтай асуулт төрнө дөө. Тэгээд ерөнхийдөө би энэ гайхалтай асуултын хариултыг амар гайхалтай аргаар олсон. Окей. Хүний анхаарлыг татъя. Ямар ч аргаар хамаагүй тий. Тэхийн тулд би өөрийгөө гомо олох гэж ярьсан мэт яваа. Окей, энэ ийш орцгоё. Би нэг хин чирж байгаагүй.
Yes, яг үнийг хэлвэл те 4-р ангийн 5-р ангийн хүүхдүүд бол ингээд ийм ямар секс идүүш энэ төр бол ерөнхийдөө мэдлэг муу. Яг уу би тухайн үеийн хүүхдүүдээс секс идүүш мэдлэгээр амар өндөр байсан байгаа байхгүй юу да. Би тэр үед блоу жоп мөг те 69 тэрийг мэдээд идвсэн байхгүй юу. Гэхгүй нөө. Нэрнгэс яагаад чи би хаанаас сурцсан бидгүй. Би эднээс юм мэдээд идвсэн. Тэгэл хүүхдүүд яагаад чи тийм юм ярангууд ингээд наалдаад идвсэн. Тэгэл яагаад чи ингээд мама хүмүүс яриа ингээл жоох хүүхдүүд ингээл секс микс юм яриа ингээд туршлах сэлцснаа да өөрсдөө гоос юм. Тэгэл ягаад чи хүмүүс гэнт ингээл гомог яриад унахгүй би тоглол би гомош хэлсэн чи хүмүүс хүүхдүүд ингээд шавцсан над руу. Ёо бурхан минь ямар гоё мэдрэмж вэ. Ингээс нэг найз зуттай болох гэж. Ингээс нэг надтай ярьж цуух хүүхдүүд болох гэж би чинь сайхан жүжиглэнэ. Тэгээ би зүгээр байгаагүй. Нэг хүүхдээ бас өөрийнхөө нөхөр мөхөр болгоцсон нөө. Тэгээ хамгийн амир нь дунд анги ороо ортол би тэр ихнэр нөхөр гэж дууддаг гэсэн заяа. Нөө. Тэгээ яах вэ би чинь тэгэж дусан гэсэн яг би өөрийгөө дормжилж дээ тий. Ямар нэгэн байлаар надад муугаж байгаа гэсэн надтай хүүхдүүд нийлээд байгаа надад амар тухтай санагдаад. Нөө. Тэгэл нэг мэдхээ сургуультай яар тийм нэртэй болцсон да. Нэг мэдхэд л хажуугаар зөрж исэн нэг 6 7 дугаар ингээ ах сайн нөгөө мог ил өнгөрдөг болсон байсан. Ягаад ч одоо хүртэл хейт комент ингээл гомо юм гэл ирээд байна л та. Окей. Тэг ягаад ч дунд ангиасаа л ийм нэрийг хүсээд исэн юм шүү вэ тий. Одоо л би энд нэг зөглөхгүй байна гэдэг нөө. Тэгээ яах вэ би чинь энэ нэр явсаар бол ингээд дунд анги хүртэл бол үүрдэл байсан. Тэгэл яг нэр угаргаа ясуугаар гэж өстой үнэн үг юм бэлээ. Тэгэл ерөнхийдөө би чинь за энэ нэр маань явхаа байлаа шүү. Явхаа байлаа. За мэндийг өөр хүний анхаарал татах харахгүй. Үйлэн. Yes, энэ бол өстой best invest дарга байсан. Үйлэн гол хүүхдүүд намайг харагдаад жаачин заа юу. Яг үнийг л 4-р анги 5-р ангийн үед бол ганцхан энэ ингээд ийм хүүхдүүдтэй нийлэхээс гадна гэр бүлийн асуудал амар байсан найзуудаа. Та нар ойлгохгүй. Энэ талаар ярих гэсэн чи би ингээд гэр бүлийнхаа үе асуудлын талаар нэг хамаагүй ам нэг яриад байхыг би хүсдэг. Энэ үнэхээр амар ээдрээтэй. Наачаа би энэс зогс дуртах хэрэгтэй хаа. Та нар үнэхээр ямар амар хэцүү байсан гэж жоохон ч л ойлгох байх гэж бодоод байна. Яагаад гэвэл би зүгээр баг хахтаа нэг хэрэг дуртай зангаас болоод нэг хамаагүй юм хүндэтсэн байхгүй юу, нэг юм амар болохгүй юм хүндэтсэн заяа. Ерөнхийдөө тэрнээс болоод манай гэр одоо хүртэл намайг хаяа ингээд Монголд байхад л та одоо бол гадаадгүй Монголд байхад ингээд хаяа ингээд чамаас болж тэр үед тэгжиж үлээ гэж сөхөж ирдэг заяа. Тэгээд яг уу тэр миний санаанд хүндэтсэн юмний үр дагавар намайг том болсон ч ингээд яваад исэн байхгүй юу. Би зүгээр нэг юм яг хүн би юу хүндэтсэн гэдгийг яг үндэ юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Ямар ч тач нэг юм болохгүй юм нэг шашны те нэг юм зан үйлэр хүү маягийн юм хүндэ хийцэн байхгүй юу. Тэгээ ягаад чинь тэр нэг ингээд нэг юм муу юм шингээж авдаг муу одоо ад цэтгэрч их хайшин ер нь нэг тийм муу юм шингээж авдаг нэг юм яг үнийг хэлбэл би зүгээр хэрэгд оролцсон байхгүй юу. Яа би одоо энэ үнэндээ ярихаас би ингээд зүрх ингээд идэв. Гэтэ нэг ингээд 10 шиг хэлбэртэй ингээд хүн шиг юм 10 шиг хэлбэртэй юм байсан байхгүй юу. Тэгээ би 10 юм байна гэж бодоод ингээд татаад унгаагаад задлцсан чинь тэр ийм зан үйл маягийн нэг юм хүн хэлбэртэй л муу юм шингээж авах зорилттой юм байсан юм билээ. Тэгээ би тэрийг хүндэтсэн. Тэгээд ерөнхийдөө тэр зан үйл бүх муу юм ингээ байхгүй болоод ерөнхийдөө тэр зан үйл тэр зүгээр болох чийсэн үн нь бол зүгээр болж чадаагүй яг тэр нэг балиар өвчин тоогоо надаас болоод үрдүүлсэн гэж ойлгож болно заяа. Тэгээ ерөнхийдөө хаяа ингээ том болоод гэрийнхэн тагаан мөрөнгөд намайг надаас болж энэ хүн юм явж ийн гэж дайрдаг. Хаяа. Арваа найзууд минь. Эцэг нэг өдөр би нэг та нарт ярих өдөр ирэх байхаа. Гэтэ одоо л биш байна. Ямар нэгэн байдал. Тэгээ би яг уу тэгээ хэрэг дуртай амар дүрсгүй хүүхдээсэн болохоор тэгээл байхгүй. Тэрийн хүндээ хийцэн заяа. Яагаад ч тийм болохгүй шашны юм хүндээ хийцээ мэдгүй одоо бодоход тэрний хэл учир зантантай л юм байсан юм бил. Ямар нэгэн байдлаар шашинд итгэдэг хүн байвал окей. You're welcome. Гэтэ нөө болохгүй юм би хүндээ хийцэн. Тэрнээс болж би ерөнхийдөө том болсон ч намайг тэр нь буруудахсаар байдаг. Тэгээд
ийм асуудал гэр бүлийн асуудлуудаас гадна гэр бүлийн асуудал ингээл амар хэцүү байсан. Тэгэл сургуульдаа ийм нэртэй болсон тий хөр би эндээ имзэглээд хөхдөг байсан дараа нь бодоход тий би тэгж хүний анхаарлыг татгаа болцсон ч тэр нэр байсаар байсан байхгүй. Окей, тэгэл ерөнхийдөө үйл харгал орж байгаа юм да. Уйлж гол хүүхдүүд ингээл тойрчин тэгэл найзтай. Би яаж чичээсэн нэг ингээд анги болгонд байдаг нэг юм гол хүүхдүүд байдэн шигтэй ямар нэгэн байдлаар ерөөсөө ангийн нэр төлөөлөл болсон тийм хүүхдүүдтэй би нийлж чаддгүйсэн байхгүй. Тэгээд яагаад чи үйл харга маань явах байлаа. Үйл харга маань явах байгаа хүүхдүүд найзлахаа билээд ирэнгүүт би өөрөө үдэн заяа. Би нэг удаа бүр төв шидчихсэн. Тэгэл нэг удаа юу яагаад амар муудалцаад би үсмэснээс нь төлөөгөө яаж л одоо төв юм уу би шидсэн чинь араас өчтий. Тэгээ би окей тэрлүүгээ гүчээгээл годомж руу гүйтсэн чинь гэр хороол руу орж ирэх байх байрны хүүхдүүд гэж бодвол ороод иртий. Хүү таваа алмас өстө гүүж орж ирээл миний ууттай мэд хамаал автобусын суугаа яваад өгсөн. Тэгэл дараа манай нэг найз гүүж ирээл хөөчний пеналын дотороо бүх харандаа балыг чи ингээ хуулж ингүүд нь би ч гайгаад очсон чинь нэрээ хуугалцсан. Тэгэл би амар уранда том чулуу аваад тэгэл нэг юм шил мэл аваад гүүгээл ачаал стоп бүгдийг бүлээд автлаа. Бүгдийг ингээд чулуу хулгаар авна тэгэл нөгөөдөл чи гэж орлог үүсэж байгаа юм чинь. Тэгэл би яах вэ? Нэг амар юм. Нэг амар банк бэртэг юмшдаг хүүхдээсэн. Тэрний нэг нүдэн дээр ойдолтой би тэрний нүдийн ойдлыг ингээд наслан чиний миний гээд би нүд мүдүр ингээд шил ингээд бурхан минь бас нэг юм яргаллын цус яваад байсан юм шиг байгаа маа. Шил ингээд нүдрүү ингээд гатгана гээд нэг гатгангаа алдаа билснаа санаж ин заяа. Тэгэл ямар тааш тэгэл харбаа. Миндээ хүүгийн энэ түүх ингээд дуусаагүй заяа. Тэгэл ерөнхийдөө 4-5 дугаар инг бол ийм байсан заяа. Тэгээ хамгийн амар би гэрийнхэнтэй ч амар худлаа ирдэг байсан те. Ягаад чинь зүгээр ингээд бага ингээд дунд ингээд дуухад миний зүгээр орохыг хийхийг хүсдэг юмны хамгийн нэгт би урлагийн үзлийн ямар нэгэн номерд орохыг амар хүсдэг байсан. Найзуудаа яг үнийг хэлбэл би үнэхээр ангийнхаа өмнөж дуулж үзээгүй те. Ангийнхаа хүүхдүүдийн өмнө би дуулж үзээгүй байхгүй. Ерөөсөө дуулж үзээгүй. Гэр бүлийн хамж нэг дуулаад идэггүй. Гэхдээ л яагаад ч хаанаас ч би зүгээр дуулж чаддгүй гэсэн нэг ойлголт толгойн суудсан байсан юм аа. Тэгээ яагаад чи ингээл урлагийн хөслөг болонгууд л нөгөө жил болгон ордог хүүхдүүд нь ингээл булаацалтаад орчин тий. Ямар нэгэн байдлаар би өөрийгөө нээжсэн надад боломж ерөөсөө олдгүй хичээ. Одоод би тийм юмд орох хүсдэг байсан чи хичээд ордог байсан. Тэгээд ерөнхийдөө нөгөө жил болгон ордог хүүхдүүд орчдөг гэсэн нөө. Яг үнийг хэлбэл энэ сургууль зохиогч байгаа урлаг спортын тэмцээнүүд хүүхдийг нээх зорилттой болохоос хиний хүүхэд хямгийн их шагнал авах вэ гэдэг зорилттой биш байхгүй юу? Яагаад жил болгон л нөгөө үлэг болсон хүүхдүүд орж тий ямар нэгэн байдлаар өөрийгөө шинээр нээх өөрийгөө амар муухай дуулдаг гэж удагшлаг дуулдаг хүүхэд тий үнэхээр жүжиглэх авьяас хүчсэн жүжиглэх авьяастай хүүхдүүд ингээд нуугдаад ингээд насыг бараад өнгөрч ихээр харин байгаа байхгүй юу авьяасны нээж чадахгүй. Энэ яг үнийг хэлбэл энэ бүх энэ зүгээр нэг хүүхдийн талд авьяасыг л нэг зориулттай биш тий. Тэгэхэд яагаад зүгээр нэг удаа бусдтай нэг юм боломж олгоод ч юм уу эсвэл яагаад жил болгоно ингэж хүүхдүүдээ сольж оруулдаггүй юм бол би энийг юус ойлгохгүй. Би ямар нэгэн байдлаар урлагийн юмд орохыг бүр аюу хүсдэг байсан. Тэгээд би нэг удаа ингээд тэнмэл зам руу орж исэн 4-5 дахь ингээд үед. Тэгээ би тэнмэл зам руу орж байгаа л ингээд орой тэнж яагаад нөгөө хилэг хөөдгөө давтлагтай энэ төр судлаа яриад нэг удаа би бүр ингээд найз нэлээ орой болсон. Үгүй ээ би бүжигийн уралдаанд орох гэж байгааг хэлсэн заяа. Тэгээд бүжигийн уралдаанд орох гэж байгаа л худлаа бүжиг энэ төр бэлдсэн болж орой тэнж орж ирээд яагаад чи би бүр амар худалж би одоо яагаад тэгж амар худлаа ирсэн гайхаад идэг байхгүй юу би юу яац имээ би оны шилдэг хүүхэд болсон шагнал авна гинэ гэсэн имээ хөөрч оо миний хөө хоёр хөргийг хизээ авах юм ээ начин нөө би бандаад оо яана юу илээ очих өдөр энэ төр бодоогүй хэлсэн байхгүй тэгэл би бандсан зан нэг өдөр хэлсэн заяа би дараа нь яаж имээ худлаа ирсэн юм а гэж хэлж чадах юм бэ имээ надад амар их юм аваад өгсөн мөнгө дөр хувьд сунар миний хооны жилдэг сургажуулсан тэгээ яагаад чинь би тэгээ хэлсэн заяа тэгээд хамгийн амар нөхөрх имээ амар гоё хувцаа очиод өмсөөл алиатай зүг сургууль дээр очсон мэдээж сургууль дээр ямар ч үйл ажиллагаагаагүй би цугтаа гадаалга болцсон мэдээж худлаа ирсэн тэгээд
багшаас суусан чи багш үгүй юм байгаагүй. Яагаад л ярьсан болов гэж байгаа байхгүй. Тэгэл имээ яг намайг бол загнаагүй л дээ. Яагаад л ярьсан бэ? Миний хүүж үннээ хэлэхгүй л тэгчихсэн. Тэгэл яг чи би зүгээр ийм аимшигтай худалж байсан байхгүй юу да. Аамир. Тэгээд хүн итгэхээ болж байна. Хүн худлаа яриад байвал хүн итгэхээ болдог байхгүй юу да. Тэгээд за яг 4 5 дугаар анги бол ингэж дуусна юм биш те. 6 дугаар ангид бол бас яг нөгөө яг үнийг л найзтай стил болоогүй л байсан. Тэгэл бүр тэрэндээ бүр өсвөр насны үеэс бүр имзэглээд бүр имзэгэр хүлээж аваад орой болго үйлдэг ажилтаа болов. Ягаад чи надад нэг сайн найз маань байсан заяа. Тэр сайн найз маань одоо надтай нөгөө хөөрхий хос гэж дуудуулаад яваад исэн манай найз байхгүй юу хөөрхий амтай. Тэр үеэс надтай найзлсан заяа. Одоо бид хоёр 7 8 жил найзлал явж байна. Би ихтэй хаяа үнэхээр муу найз гэдгийг мэдэрдэг. Тэр бол үнэхээр найз шиг найз заяа. Үнэхээр хэцүү үед тусалдаг. Гэтэ би үнэхээр хаяа өөрийгөө үнэхээр би чи үнэхээр яаж өөрийгөө найз гэж хэлээд байгаа юм бэ гэж боддог заяа. Тэр найз маань ингээд яг надад байна. Нэг сайн найз байна. Гэтэ надад нэг сайн найз маань хизээш надад ийм хансан мэдрэмж өгч байгаагүй. Юу гэмээр чинь зүгээр би парагцаараа нийлдэг хүмүүс айгүй гой санагддаг байсан мөхгүй. 2 3 эрэгтэй хүмүүсийг нийлэх юм уу тий 4 5-аараа. Би зүгээр team найзтай болохыг айгүй хүсдэг байсан байгаа. Тэгэл team найзтай болохыг одоо ч хаяа боддог. Гэтэ нөгөө team бол найз хэрэг байхгүй л дээ. Тэгээ яг хуу 6 дугаар ингээд бол нөгөө анхаарлыг татах арга барил арай өөрчлөөд бас юм ханны бүжигрөө орчихжээ. Хүн нээлгэх арга орсон биш үү? Өөлж унчих чинь болоо тий. Ямар нэгэн байдлаар хүн нээлгэх юм бол хүн надад татах чинь гэсэн үгнээс би өөрийгөө эсвэл эвгүй байдалд тийж нэг бол хүнийг эвгүй байдалд тийж тэгэж би хүнийг анхаарлыг өөртөө татчих байгаа байхгүй юу? Ханны бүжиг. Тэгээд ерөнхийдөө би за бараг 8 дугаарыг хүртэл ерөнхийдөө хүний анхаарлын төвд орох гэж хичээдэг байсан. Тэгээд ерөнхийдөө зовлонгоод очиж уйлаад худлаа зовлонд очиж хүнд уйлаад хүнээр аргадуулах гал тий. Одоо ягаад ч нэг ийм эвгүй дурсамжуудаасаа болоод би окей үхсэн ч одоо хүнд тий яаж дорцсон би хүнд өрөвдүүлэх гэж худлаа түүх зөхөж өөлөх жунчих юм уу тийм хиймээргүй. Би нэг яс барина. Ямар нэгэн байдлаар би дахиж хэзээ ч хүний анхаарлыг татахын тулд би яг үнийг л хүний анхаарлыг татахын тулд энийг хийж эхэлсэн шүү дээ. Би зүгээр хүний анхаарлын төвд байх дуртай юм байна. Окей. За энийг алгасан юм. Окей, би ямар нэгэн байдлаар хүнд өрөвдөлтөд харагдахаас үхсэн дээр. Зүгээр энэ. Тэ яагаад ч би бол 8 дугаар хүртэл бол миний амьдралын түүх бол нэг иймэрхүү л өнгөрсөн заяа. Ерөнхийдөө нэг анхаарлын төв, найз. Нэг удаа би энэ асуудлуудаас олж бүр амиа хорлох талаар бодож ирсэн заяа. Энэ бол үнэхээр миний амьдрал ямар хэцүү мөч байсан заяа. 10 дугаар ангийн үе байна уу? 9 дугаар анги. Би өннөөс нэг удаа өөрийгөө дүүжилж алах гэсэн. Аймаар инээдтэй заяа. Яагаад гэвэл тухайн үед ягаад чи өсвөр насны үеэсэн тэгэл анги дээр хүүхдүүдтэй мэрэгэн хүүхдүүд надаас ингээд зайгаа бариад байна. Гэртээ очиод гэрийнхэнтэйгээ тутан байгингүүд надад ургуу юм шиг ажиллаад идэв гэсэн. Юм ярангууд л за ядаргаад тий. Тэнгүүд л яг ингээд хүн бүр дургу юм шиг санагдаж байгаа юм шиг тэр чинь. Гэрийнхэн ч надад дургу байна. Ангийнхаас дургу би яг юу яацарсан юм бэ тий. Ягаад ч тэр үед өөр гэр бүлийн асуудал, эрүүл мэндийн асуудал бол үнэхээр хүнд гэр бүлийн үед ш тэр ер нь эрүүл мэндийн асуудал үнэхээр хүнд байдаг. Тэр асуудлууд ингээд нийлээд окей хүн бүр дургуун байна гэсэн нэг юм дүгнэлт төрөө би нэг удаа үнэхээр амиа хорлох гэжсэн заяа. Үнэндээс үн хугалах гэж байгаа хүрчин. Тэгээд ингээд сайхан оролтоор ингээд лосоор хийцэн байж байгаа л үнэндээ зэрэг хүрдгүү байлээ. Одоо би өөрийгөө хутгалыг ингээд одоо зэрэг хүрхгүй адилхан заяа. Би амар борууч явчлаа. Тэгэл яах вэ? Энэ гэтээ би 2 3 удаа нэг юм алхам хийх гэж билжсэн заяа. За 2 удаа л үнэхээр бүр үхээд өмөр санагдчихсан. Зүүдаа яг үнийг л өсвөр насны хүүхдийн тэр үед ихэнх биш юм шиг мэдрэмж авна гэдэг зүгээр үхмээр санагддаг байхгүй да. Яагаад чинь тэгэл окей ямар сайндаа ингээл ирээ бийж авах үү. Ямар ч би энэ талаар бол нэг хэрэг дургу байдаг л да. Гэтээ ямар ч ээжэд бол энэ талаараа бол нэг яриад идэг үү. Ээж би хүүхдүүдтэй найзлахын тулд комо олж үжилжсэн гэж би энийг ярьж байгаагүй. Би энийг анх удаа би ярьлаа хүмүүст.
амар анхудаа ирсэн дүүх ба нөгөө нэг хүүхдийн ээжийн талаар би анхаардлаа ярьлаа. Миний гэр бүлийнхэнтэй ч хэлээгүй. Хулгай эрэг нөө би яг нэг гэр бүлийнхнээс амар их юмнууд үг шиг. Гэтэ хаяа үнэхээр энэ багшийн хэрэгтэй. Энэ бол үнэхээр одоо бодоход би ээжэд хэлээгүй өнгөрсөн буруу байгаа байхгүй юу? Үнэндээ тий. Гэтэ үнэндээ 1000 тий нөө бага наснд авсан муугаа дурсамж том болсон ч ярилдаг юм байна гэдэг нэг юм ганц жишээгээр үгээр тусгацгаая. Дуусгая. Окей. Ямар ч тач миний стресс мэр хэдхэн минут ярэ 35 минут яриг сонссон баярлаа. Thank you. Тэцүүта. Ямар нэгэн байдлаар. Гэтэ бэжи. Энэ бүх ингээд хүүхдүүд нийлэхгүй байгаа шалтгааныг би ангийнхандаа буруу өгдөг байсан л да. Тийм учраас ерөнхийдөө би ангиасаа шилжихийг бүр амар хүсдэг байсан юм байна. Яг 9 дугаар анги хүртэл. Ахлага ангид ороод мэдээж манайгийн ухаан суудсан тий. Жохон байсан болохоор тэгээ нэг дээж мэгэж яага бол гайгүй. Хамгийн нийтэд 11 12-д орсон чи 11-д орсон чи нөгөө 12 дугаар ингээ жоохон багт комо интервью дууддаг гэсэн эргүү ах нар бас стил дээрлэх санаа дээрлэх гэж хандах ядтай байсан амар инээдтэй заяа 12 дугаар ингээ томорцсон эргүү гүлгэнүүд тэр гүлгэнүүд одоо үсчихвэл чи хийм би бит та нөө зайлалраа окей сайхан болчлоо окей нөө би амар ингээд дутуу ярьцангаа мэдээлэл л тэгтээ who cares thank you thanks for watching my video thank you like and subscribe cover зураг гарч окей bye bye